Дундаж өндөртэй байшингийн ердийн цахилгаан шатны даацын дээд жин нь 1/2-1 тонн байдаг. Насанд хүрсэн дундаж хүний жин нь 160 паунд гэж бодвол хамгийн ихдээ хэдэн хүнийг найдвартай авч явах вэ? За эндээс би юу хийх хэрэгтэй вэ гэхээр цахилгаан шатны хамгийн их даацын жинг паундаар илэрхийлье. Хэдэн насанд хүрэгчдэг багтаах вэ гэж асуувал өгөгдсөн нөхцлөөр хамгийн их жинг тонноор өгсөн. За энэ нь 1/2-1 тонн гэсэн байгаа. Холимог бутархаагаас засагдах бутархай нь ажиллахад илүү хялбар байна. За энд холимог бутархай болгож бичицгээе. 1/2-1 нь 1 тонн нь 2 ширхэг хагас тоннтой тэнцүү бөгөөд үүн дээр 1 ширхэг хагас тонноо нэмбэл 3 ширхэг хагас тонн болно. За тэгэхээр 2-3 хагас тонн боллоо. Үүнээс өөр нэг арга нь 2-ыг 1-ээр үржүүлбэл 2, нэмэх нь 1 нь 3 болно. За эндээс хамгийн их даац нь 2-3 тонн байна. Үүнийг хэдэн паундтай тэнцүү гэдгийг одоо үзцгээе. Үүнийг хийхийн тулд 2000 паунд нь 1 тонн гэдгийг мэдэх хэрэгтэй. За үүнийг энд бичье. 2000 паунд нь 1 тоннтой тэнцүү. Энэ нь бодлогонд өгөгдөөгүй байсан. Үүнийг би өмнөх туршлагуудаасаа мэддэг болсон ба 1 тонн нь 2000 паунд гэдгийг мэдэж байх нь зүйтэй юм. За үүнийг энд бичье. Одоо 2-3 тонныг хэрхэн паундад шилжүүлэх вэ? За бид үүнийг ямар нэгэн зүйлээр үржүүлэхээр энд байгаа тонн нь хураагдсан байх ёстой. За тиймээс бид тонныг хуваарьт бичснээр энэ нь энд байгаа тоннтой хураагдах боломжтой. За тэгэхээр паундыг хүртвэрт байлгамаар байна. Тэгвэл энэ дээр яг юуг бичих вэ гэхээр 1 тонн болгонд 2000 паунд эсвэл 1 тоннд 2000 паунд багтдаг. За энд нэгийг бичнэ. Гэхдээ инглигээд илэрхийллийг өөрчлөхгүй. Одоо 2-3 тонныг тонн болгоныг нь 2000 паундаар үржүүлвэл юу болох вэ гэхээр за тоонууд нь хураагдана. Энэ нь үүнийг үүгээр үржүүлж байгаагийн утга нь энэ юм. За тэгэхээр үлдсэн 2-3-ыг үржих нь 2000 ба үлдсэн нэг чинь паунд юм. За хэрвээ энэ аргаар хийвэл чи хизээч бодлохгүй. За нэгжийг хураахыг нь чи мэднэ. Иймээс зөв нэгжтэй үлдэнэ. За үүнийг чи сежээр дотроо бодсон үед ч энд бас утгатай байх ёстой. За 1 тоннд 2000 паунд байдаг бол 1/2-1 тонн нь 1/2-1-ийг 2000-аар үржүүлж паундад шилжүүлнэ. Ингэж ч бас болно. За 1/2-1-ийг 2000-аар үржүүлвэл 3000 байна гэдгийг бид мэднэ. За энд хийцгээе. 2-3-ыг үржих нь 2000 гэж юу гэсэн үг вэ гэхээр за би хариултыг түрүүн хэлсэн. За бид үүнийг энд хялбарчилж болно. За энд 3-ыг үржих нь 2000 хуваах нь 2 паунд гэж бичье. Хүртвэр ба хуваарийг 2-т хуваавал за энэ хэсэг нь 1000, харин энэ нь 1 гэдгээс 3-ыг үржих нь 1000 паунд бөгөөд энэ нь 3000 паундтай тэнцүү болно. За одоогоор бид юу хийгээд байна вэ гэхээр цахилгаан шатны хамгийн их даацын хэмжээг олсон. За 1/2-1 тонн нь 3000 паундтай тэнцүү байна. Одоо бид юу хийх хэрэгтэй вэ гэхээр 3000 паунд нь 160 паунд жинтэй хэдэн насанд хүрсэн хүнтэй тэнцэх вэ гэдгийг олно. За өөрөөр хэлбэл 160 паунд жинтэй хэдэн хүний нийт жин 3000 паунд байх вэ гэсэн үг. Үүнийг 160-д хувааж болно. За нэгжийн шилжүүлэлт хийгдсэн байхын тулд өмнөхөөс санвал бидний хариу хүнээр илэрхийлэгдэх учраас паундыг хураах хэрэгтэй. Эндээс паунд энд хүртвэрт байгаа. Паундд хуваавал паунд нь хураагдана. Харин эндээс үлдсэн зүйл нь хүмүүсийн тоо байх ёстой. За хүмүүс нь адил юм. Хүн эсвэл хүмүүс нь адил юм. За хүмүүс гээд явцгаая. За үүний дүрм нь ганц тоо. За ганц тоо олон тооны асуудал ба магадгүй бага зэрэг бодлого байх. Гэхдээ хоёуланд нь ерөнхий санаа нь байгаа. За одоо бидэнд юу гэж өгөгдсөн бэ гэхээр энд тэмдэглэе. Хэрэв эдгээр хоёр илэрхийллийг үржүүлбэл паунд нь хураагдана. Энд хүмүүсийн тоол үлдэнэ. За 3000-ыг 160-1-ээр үржүүлье. За энэ нь 3000-ыг 160-д хуваахтай ижил юм. За даац нь 3000, хүн бүрийн жин нь 160 паунд юм. За 160-д хуваана. Энэ нь хэдэн хүн байгааг хэлж байна. Энд нэг чинь гарч ирж байгааг мэдэж байгаа. Иймээс 3000-ыг 160-д хуваасантай тэнцүү хүмүүс гарна. За энэ нь цахилгаан шатны хамгийн их даацыг хүмүүсийн тоогоор илэрхийлсэн хариу гарах ёстой. За одоо тэгэхээр энэ нь юу вэ? За бид хүртвэр ба хуваарийг нь 10-д хувааж болно. За хуваар нь
хуваар болон хүртвэрийг 10-д хуваавал энэ нь 300 хуваах нь 16 болно. За хэрвээ 300 2-т хуваавал 150 болно. 16-г 2-т хуваавал 8 болно. За одоо бид өөр юу хийж болох вэ гэдгийг харцгаая. За дахин 2-т хувааж болно. За энд дахин бичцгээе. Эндээс энэ нь 150-ыг хуваах нь 8-тай адил байгаа. За энийг дахин 2-т хуваавал 75 болно. 8-ыг 2-т хуваавал 4 болно. За 75-ыг хуваах нь 4 хүн боллоо. За үүнийг сайн ажиглацгаая. Бидэнд 75-ыг хуваах нь 4 байгаа. За 4 нь 7-д 1 удаа багтана. За 1-ийг үржих нь 4 нь 4. За хасвал 7-оос 4-ийг хасаад 3 гарна. За доошо 5-ыг болгоё. 35-д 8 удаа багтана. 8-ыг үржих нь 4 нь 32 болно. Хасвал 5-аас 2-ыг хасаад 3 болно. Энд бутархай тоо гарч байна. Бид нэгжийн орон дээр байлаа. За одоо 10-ийн бутархай руу шилжээ. За эндээс 0-ыг энд буулгая. 4 нь 37 удаа багтана. 7-г үржих нь 4 нь 28 болно. За хасвал 2 үлдэнэ. За дахин тгийг буулгая. За 4 нь 20-д 5 удаа багтана. 5-ыг үржих нь 4 нь 20 болно. За ингээд боллоо. Тэгэхээр илэрхийлэн 3000-ыг хуваах нь 160. Эсвэл 150-ыг хуваах нь 8. 75-ыг хуваах нь 4. За энэ бүгд нь 1800-ны 75 хүн юм. За энэ нь цахилгаан шатны даац юм. За дундаж хүн 160 паунд байх юм бол 18 хүний жин нь 3000 паунд болно. За хариу нь бутархай байж болох уу? За цахилгаан шатанд хамгийн ихдээ хэдэн наснд хүрэгчд байвал аюулгүй тээвэрлэх вэ? За дундаж жинтэй хүн явж байгаа гэвэл 175 хүн гэж байж болохгүй учраас хамгийн их тоон 18 байна. Хэрвээ дундаж жинтэй 19 хүн байвал цахилгаан шат унана, эсвэл өөр гэмтэл цахилгаан шатанд учрах болно.